Өдөр тутмын Бурхны үг. Сатаны сорилт. Матай 4:8-11. Диавол түүнийг дахин асар өндөр ууланд аваачаад дэлхийн бүх хаанчлалыг болон алдар сууг нь үзүүллээ. Тэгээд тэр түүнд хэрвээ чи газар унан надад мөргвөл би энэ бүхнийг чамд өгнө гэв. Тэгэхэд Есүс түүнд зайл Сатан, учир нь чи өөрийн бурхан эзнийг шүтэн мөргөж зөвхөн түүнд үйлчилгэж бичигдсэн байдаг гэж хэлжээ. Тэгээд диавол түүнийг орхиход тэнгэр элчүүд ирж түүнд үйлчилж эхлэв. Өмнөх хоёр явуулга нь бүтлгүйтэхэд диавол Сатан бас нэгэн явуулга хийхээр оролдожээ. Эзэн Есүст ертөнцийн бүх хаант улс тэдгээрийн алдар сууг үзүүлээд өөрийг нь шүтгэж хүссэн байна. Энэ нөхцөл байдлаас диаволын үнэн төрхийн тухайд юу харагдаж байна вэ? Диаволоос Сатан туйлын ичгүүргүү гэдг нь харагдаж байна уу? Тийм ээ. Сатан яагаад ичгүүргүү байна вэ? Бүх зүйлийг Бурхан бүтээсэн атал Сатан эргээд Бурханд бүх зүйлийг үзүүлж энэ бүх хаант улсын эд баялаг алдар сууг хар, намайг шүт, тэгвэл энэ бүхнийг чамд өгье хэмээсэн. Энэ нь байдлыг орвонгоор нэргүүлсэн хэрэг босуу? Сатан ичгүүргүй босуу? Бурхан бүх зүйлийг бүтээхдээ бүхнийг өөрийн таашаалд зориулан бүтээсэн гэж үү? Бурхан хүн төрлөختөнд бүх зүйлийг өгсөн. Харин Сатан энэ бүхнийг булаахыг хүссэн бөгөөд бүгдийг нь булаачхаад намайг шүт, намайг шүтэх юм бол энэ бүхнийг чамд өгье гэж Бурханд хэлсэн. Энэ нь ичих нүрээ элгэндээ наасан Сатаны үзэшгүй муухай царай мөн тийм биз дээ. Сатан ичгүүр гэдэг үг ямар утгатайгч мэддэггүй. Энэ нь Сатаны ёрын муу байдлын бас нэг наад захын жишээ юм. Ичгүүр гэж юу болохыг ч тэр мэддэггүй. Бурхан бүх зүйлийг бүтээсэн. Мөн Бурхан бүх зүйлийг удирдах, ноёрхдог гэдгийг Сатан харваас мэддэг. Бүх зүйл Бурханы харьяа байдаг болохоос хүнд харьяалагддаггүй. Сатанд бүрч харьяалагддаггүй. Гэтэл диавол Сатан бүх зүйлийг Бурханд өгнө гэж ичихгүй хэлсэн. Сатан дахиад л утгагүй, ичгүүргүй ашиглаж байгаагийн бас нэгэн жишээ энэ босоо. Үүнээс үүдэн Бурхан Сатаныг уламжих үзэн яддаг. Тийм биз? Гэвч Сатан яаж ч оролдлоо гэсэн Эзэн Есүс хуурдсан. Эзэн Есүс юу гэж хэлсэн бэ? Чи өөрийн бурхан эзнийг шүтэн мөргөж зөвхөн түүнд үйлчил. Эдгээр үг нь бодит утгатай юу? Тийм ээ. Ямар шүү бодит утгатай вэ? Сатаны ёрын муу, ичгүүргүй байдал ярианаас нь харагддаг. Иймээс хүн Сатаныг шүтвэл ямар үр дүнд хүрэх вэ? Бүх хаант улсын эд баялаг алдар сууг хүртэх үү? Үгүй. Тэгвэл юунд хүрэх вэ? Хүн төрлөختөн зүгээр л яг Сатан шиг ичгүүргүй хөгийн болох уу? Тэгнь. Тэгвэл тэд Сатанаас ямар ч ялгаагүй болно. Иймээс эзэн Есүс чи өөрийн бурхан эзнийг шүтэн мөргөж зөвхөн түүнд үйлчил хэмээсэн нь хүн болгонд чухал юм. Энэ нь эзэнд Бурханд өөрт нь үйлчлэхээс бусдаар өөр нэгэнд үйлчилж диавол Сатаныг шүтсэн бол чи Сатантай адилхан
бузар булаад хөлбөрөх болно гэсэн үг. Тэгвэл сатан шиг ичгүүргүй ёрын муу болж сатаны яг адилаар Бурхныг сорж Бурхан руу дайрч давшилна. Тэгвэл чи ямар үр дүнд хүрэх вэ? Бурханд жигшигдэж Бурханаар цохиулж унан сүнэх болно. Эзэн Есүсийг сатан хэдэнтэй сориод бүтлгүүцснийхээ дараа дахин оролдож үзсэн үү? Дахин оролдож үзэлгүй яваад өгсөн. Энэ нь юуг нотолдог вэ? Бурхны өмнө сатаны ёрын муу уг чанар, хорлондод зан, утгагүй, дими балаа байдлыг дурдаадж хэрэггүй гэдгийг нотолдог. Эзэн Есүсийн гурван өгүүлбэрт ялагдчихад сатан нүрээ харуулхаас ч ичиж сүүлээ хавчуулан гүйж утсан бөгөөд эзэн Есүсийг дахин хэзээж сороогүй. Сатаны энэ сорилтыг эзэн Есүс давсан тул өөрийн хийх ёстой ажил, өмнө байгаа албыг амархан үргэлжлүүлж чадсан юм. Энэ нөхцөлд эзэн Есүсийн хэлсэн үг, хийсэн бүхнийг өнөө үед ашигласан тохиолдолд хүн болгонд бодит утга учиртай байх уу? Тийм ээ. Ямар бодит утгатай байх вэ? Сатаныг ялах амархан хэрэг үү? Сатаны ёрын муу уг чанарын талаар хүмүүс тодорхой ойлголттой байх ёстой юу? Сатаны сорилтын талаар хүмүүс нарийн ойлголттой байх ёстой юу? Тийм ээ. Чи өөрийн амьдралд сатаны сорилтыг туулахдаа ёрын муу уг чанарыг нь нэвт харж чадвал түүнийг ялж чадах босоо. Хэрв чи сатаны утгагүй дими балаа байдлын талаар мэдсэн бол мөн л сатаны талд зогсон Бурхан руу дайрч давшилна гэж үү? Сатаны хорлонтой ичгүүргүй байдал чамаар дамжин хэрхэн илэрч байгааг ойлгож эдгээр зүйлийг тодорхой таньж ухаарсан бол Бурхныг ийм маягаар дайрч давшилж сорьсоор байх уу? Үгүй. Тэгэхгүй. Тэгвэл яах вэ? Бид сатаны эсрэг тэрсэлж түүнийг хөсөр хаях байсан. Ингэх нь амархан хэрэг үү? Ингэх амаргүй. Ингэхийн тулд хүмүүс тогтмол залбирч Бурхны өмнө байнга очиж өөрсдийгөө шинжих ёстой. Мөн Бурханаас сахилгажуулалт, шүүлт, гисхээлт хүртхийг зөвшөөрөх ёстой. Ийм маягаар л хүмүүс сатаны ов мэх хяналтаас аажмаар ангижирна. Тэгвэл сатаны хэлсэн энэ бүх үгийг хараад сатаны мөн чанарыг бүрдүүлдэг зүйлсийг нэгтгэн дүгнэе. Нэгдүгээрт Бурхан ариун байдгийн эсрэгээр сатаны мөн чанар ерөнхийдөө ёрын муу байдаг гэж хэлж болно. Яагаад би сатаны мөн чанарыг ёрын муу гэж хэлж байна вэ? Энэ асуултанд хариулахын тулд сатаны хүмүүст хийдэг зүйлийн үр дагаврыг шинжих ёстой. Сатан хүнийг завхруулж хяндаг бөгөөд хүн сатаны завхарсан зан чанарын дор уйлдэж сатаны завхруулсан хүний ертөнцид амьдардаг. Хүн төрлөختөн өөрийн мэдлгүй сатаанд эзэмдүүлж уусдаг. Иймээс хүн сатаны уг чанар болох сатаны завхарсан зан чанартай байдаг. Сатаны бие тоосон занг хэлсэн үг хийсэн бүхнээс нь харвуу. Залмих хорлонд байдлыг нь харсан уу? Сатаны бие тоосон зан гол төлөв хэрхэн харагддаг вэ? Сатан ямагт Бурхны байр суурийг эзлэх хүсэл өвөрлөдөг үү? Бурхны ажил байр суурийг нурааж өөртөө булаах, улмаар өөрийгөө хүмүүсээр дагуулж, дэмжүүлж, шүтүүлэхийг хүсдэг. Энэ нь сатаны
бие тоосон уг чанар юм. Сатан хүмүүсийг завхруулах үедээ тэдэнд яах ёстойг шууд хэлж өгдөг. Сатан Бурхныг сорих үедээ гарч ирээд би чамайг сорж байна. Би чам руу дайрч давшлах гэж байна гэж хэлдэг. Яавч тэгдэггүй. Тэгвэл ямар арга барил хэрэгэлдэг вэ? Уруу татаж, сорж, дайрч давшилж, өрх тавьж, тэрч бүхэл судраас иш татдаг. Сатан ёрын зорилгодоо хүрч санаа зорилгоо биелүүлэхийн тулд янз бүрийн байдлаар үг хэлж үйлддэг. Ингэснийхэн дараа хүнд илэрдэг зүйлээс юуг харж болох вэ? Хүмүүс бас бие тоодог босуу. Хүн олон мянган жилийн туршид сатааны завхралд өртсөн тул бие тоосон, овжин, хорлонтой, эрүүл ухаангүй болсон юм. Энэ бүх зүйл нь сатааны уг чанараас үүдэн бий болдог. Сатан ёрын муу уг чанартай тул ийм ёрын муу уг чанарыг хүнд өгч, ийм ёрын муу завхарсан зан чанарыг хүнд авчирчээ. Иймээс хүн завхарсан сатанлаг зан чанарын дор амьдарч сатааны адилаар Бурхныг эсэргүүцэж, дайрч давшилж, сорьдог бөгөөд Бурхныг шүтэн мөргөж чадахгүй. Мөн Бурхныг хүндлэх зүрх сэтгэлгүй болохдоо тулдаг.